Дархан аймаг хизээж спорт холбоод спортын ялангуяа хүүхдийн спортыг хог дээр гудамжинд гаргах төвшөнтэй арайж хүрээгүй шүү. Та энэ сар 4 сард багтаагаад хөндийн өргөлтийнхнийг тэр хүүхдүүдийг хуучин танай холбоонд хамааралгүй болсон юм байна. Одоо хуваарь явж байгаа юм гэж ойлгосон тийм. Тэгэхээр тэр хуваарь байгаа хөндийн өргөлтийн хүүхдүүд хичээл гэж байгаа бол би тамир спортын газрын хуучин байрыг яг тэр хөндийн өргөлт ашиглаж ирсэн байрыг нь засаад тэр хүүхдүүдийг бэлтгэл хийх боломжийг хангаж өг. Би шаардлагатай бол хөрөнгө оруулалтыг хийж өгье амраад байгаа. Би яагаад энэ үгийг хэлж ийм гэхээр яг энтэй адилхан дахиад ийм үйлдэл битгий гаргуулаарай. Спорт холбоотуудаа энийг хэлээрээ. Зүгээр нэг хин нэгэн хүний нэг ийм түрээсийн байртай холбоотойгоор энэ аренаг муухай харагдуулах гэж Дархан аймгийн хүүхдүүд гудамжинд одоо бараг гарч бэлтгэл хийх гэж байгаа юм шиг буруу мэдээллийг нийгэмд өгж болохгүй шүү. Би энэ талаар юус ам дуграагүй одоо хэлж байна. Энэ арена дээр өнөөдөр 6 төрлийн секс дугуйлыг хичээлж байгаа үнэн үү? Үнэн. 12 сараас хойш хичээлж байгаа. Энийг 10 болох гэдэг үүргийг өгсөн үнэн үү? Үнэн. Хүүхдүүд энд үн төлбөргүй хичээлж байгаа шүү дээ. Явж байгаа шүү дээ. Өө энэ арена болохгүй бүтэхгүй байгаа мэтэр ойлголт төрүүлж нийгэмд ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас энийг бол хатуу анхааруулъя. Цаашид ийм үйл ажиллагааг давхцуулж болохгүй учраас амраа дарга би тодорхой үүрэг өгье. Бүх спорт холбоотуудтайгаа уулз толгомжтой асуудлаа сонс. Би бүгдийг шийдэж чадахгүй ойлгомжтой. Гэхдээ боломжоор нь бид нар өнөөдөр хүртэл шийдээд ирсэн, шийдээд явна. Боломжоор нь. Тийм учраас та бүх холбоотуудтайгаа уулзаад яг төрөл төрлөөр нь бүхий спортууд нь сакс волейболын нэг уулз тэ одоо багийн спортоо нэг уулз, ганцаарчсан төрлийн спортоо нэг уулз, үндэсний спортоо нэг уулз. Ингээд саналуудыг сонсоод тодорхой шийдэх асуудлууд байвал бид нар одоо хуучин дарханд ч спортын ордон байна. Ингээд зай талбай гаргаад ажиллах бүрэн боломж байгаа гэдэг үүргийг аль биесээр өгье.